сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо алхамаараа подкастын маань S2 дугаар эхэлж байна. Тэгээд манай S2-ийн анхны зочноор өнөөдөр бас номин маань орогдсон оролцсон. Юуны дөрөнд миний урилгыг хүлээж авч оролцож байгаа танд маш их баярлалаа. Тэгээд манай сонсогчдод товч өөрийгөө танилцуулахгүй. За сайн байцгаана уу. Намайг бас урьж оролцуулсан найздаа бас маш их баярлалаа. Намайг Номин гэдэг би математикийн багш мэргэжилтэй. Тэгээ одоо Эрдэм сургуулийн төвийг үүсгэн байгуулад ингээд 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тийм хүн байна. За баярлалаа. Өнөөдөр битүүрийн подкастын сэдэв боловсролын салбарт бизнес эрхлэх ямар вэ гэдэг сэдвээр бол ярилцсан. Тэгээ хамгийн ихний асуултаа тавья гэж бодож байна. Ер нь боловсролын салбарт бизнесийн боломж мөн хамгийн том бэрхшээл энэ хоёр зүйлийн талаар өөрийнхөө сэтгэлийг, бодлыг дуршлахыг хуваалцах. Боломжийн хувьд бол ер нь бол нээлттэй байдаг гэж. Дээрээс нь нөгөө ялангуяа ковидоос хойш бол хичээл нэлээд завсралтантай холбоотой хоцрогдолтой сурагчдын тоо бол эрс нэмэгдсэн. Тэр бол нөгөө зах зээл маань илүү өргөөрөөд байгаа гэх юм уу, илүү олон бид нар үйл ажиллагаа хэрэгтэй болоод байгаа гэж ойлгож байна. Бэрхшээлийн хувьд бол нэлийн их юмнууд байгаа шүү. Жишээ нь одоо наад зах нь нөгөө хүүхдтэй мэдээж сайн багш олж авчираад ажиллуулад багшлуулна гэдэг. Тэгээ нэг багшаа бас тодорхой хэмжээнд удаан хугацаагаар багшлуулна гэдэг ч юм уу тий. Тодорхой хэмжээний бэрхшээлүүд бол байгаа. Яг хөө зөв миний зүгээс анзаараад байгаа нь харах юм бол хүүхдэд хичээл орохоос илүүтэй ээж аавтай бид нар харилцах гэж байна л маш зүг санагддаг. Ялангуяа ээж аавуудын зүгээс хүлээлттэй аюу өндөртэй байдаг ч гэх юм уу. Дээрээс нь нөгөө нэг одоо бид нар дэлгүүр ороод ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг худалдаад авахаар бол шууд үзээ. Энэ нь сайн юм байна. Энэ муу юм байна гэж шууд авах боломжтой бол галтын төвийн хувьд бол нөгөө үр дүн нь бид нар шууд эхний өдрөө ч юм уу нүдэнд харагдахгүй тухтааны зүйл учраас нөгөө эхлээд төлбөр мөнгө авчдаг сургуульд ороод явж идэг үр дүн төгсгөлд нь харагддаг учраас тэр дунд ээж аав харилцахад нэлийн асуудлууд. Тэгвэл ер нь анх яг өөрийнхөө бизнесийг хэдэн оноос эхлүүлв? Анх ер нь яг ямар санаа төрөөд энэ бизнесийг эхлүүлэх болов? Яа, манай сургуульд бол 2018 оны 7 сард анх нэгдсэн. За санааны хувьд гэх юм бол ерөнхийдөө тухайн үед бол яг багшийн ангийг төгсөөд улсын сургуульд багшаар ажиллах үндсэн цалингийн асуудлуудаас гарч ирж байгаа байхгүй. Жишээ нь тухайн үед одоо яг шинээр төгссөн багш улсын сургуульд шууд багшлах цалин 574 мянга байдаг гэж сонсч байсан. Яг тэр мөнгө тэр амьдралд маань тухайн үед амьдралд маань хүрхүүгүй юм тийм тооцоололтыг хийж үзэж байгаа л гээ. За хүүхдүүдэд тавлаа өгвөл илүү үр дүнтэй юм байна. Илүү бас орлогын хувьд ч гэдэм үү илүү өндөр ээж болох юм байна гэх юм уу, тэрийг олж хартна гэх юм уу. Тэгээд нэлээд тооцоолж үзэж байгаад 18 оны 7 сард анх нийтнийхтэй бол маш хөрхөн багаар жижигээр цог хүүхдтэй хэлжсэн. Анх болтой хүүхэд олох гэж бол анх дөнгөж нэгдэж байгаа тухай үед бас том сургуулийн төв зөндөө хүүхэд олох гэж бол нэлээд хэцүү байсан. Оршуур сургуулиудаар тараагаар нөх хүүхдээ авах гал ээж аваад сургуулийн үүдэн сууж идэв ш. Тэгэл тэнд хүүхдүүдэд ээж аваад начвал манайх ийм сургуулийн төвийн дагаа ингэдэг тайлбарлах. Нэлийн автобус. Тэр яг энэ сургуулийн төвийг одоо нээж ажилуулахад бас хэд хэдэн зүйл шаардлагатай байх те. Яг ихэнх залуучууд ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олоод давтлага ороод сургуулийн төв нээгээд ээжт бэлдээд явъя гэж бодчихоо хүмүүс байх. Миний үеийн бас багш мэргэжлийн залуучууд баг ихэнх нь тэгж ирдэг. Бараг 90% нь багшилж байгаа хажуугаар нь сургуулийн төв нээе гэж ирдэг. Тэгтэн мөртлөө ерөөсөө ажил болдгоо. Тэгээд яг энийг ажил болгоход яг юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ? Хүний нөөц, бодлого, маркетинг, за пэйж хөгжүүлэлтээс ахуулаад сурталчилгаагаа, боловсролын чанараа гэд энэ бүгдийг яаж балансалж ингэж авч явдаг вэ? За эхэндээ бол нөгөө боршуур тараажсэн гэд хэлжсэн шүү дээ. Тэнгүүт надад боршуур тараах бол тийм үр дүнтэй байгаагүй байхгүй юу? Ягаад ингэвт нөгөө тэнд чинь хүүхэд нь сайн ч ээж аваа байгаа, сургууль сонирхоогүй ч хүмүүс байгаа шүү.
Нөгөө доог сургууль сонирхоогүй хүмүүс дээр очиод сургуульд яриад тахад нөгөө хүмүүс маань хөрөхгүй л байсан юм байлээ. Оронд нь би яг нөгөө сургуулийн төвөө нээчээд цөөх хүүхдтэй байж захта би нэг 400 төрийн байга нэг 2 сар гэртээ ажиллаж үзсэн байхгүй. Тэгээд тэнд ажиллаж байхад тэр ажлын газар маань нэг 40 ах их одоо байгаа шүү дээ. Бүгдээрээ сургуулийн насны хүүхдтэй. Тэр ах ихч нар маань намайг дэмжиж юм уу? Одоо номоо дээрээ дүү дээрээ ингээд хүүхдтэй хичээл цуудгаая гэд нэлээд хөрх олон хүүхдүүд ороод иржсэн. Тэнгүүт тэр хүүхдүүд дээр л айгүй сайн тулж ажилласан. Тэр хүүхдүүдийг бүгднгийн сайн болгоод одоо өгчих юм бол тэрний ард дахиад тэр хүүхдүүд дараа сар явна ч гэдэг юм уу. Найз нь явна, хамаат нь явна гэд ингээд нөгөө хүүхдүүд өөрсдөө бие бинийгээ дуудаад ирэх нь бас байдаг юм байлээ. Анхаарал зүйлсийн хувьд бол багш л айгүй чухал. Одоо жишээ нь би өөрөө анх ингээд багшлж байгаа дунд нь болоод өөрөө нэг өөр ажил хиймээр хайдаад гэдэг юм. Өөр багш авчих шин. Тэнгүүд ээж аавудаас заримдаа нэг гомдол ирдэг байхгүй. Өмнөх багш нь яагаад болохоо болт энэ багш маань ингээд энэ тэгээд энэ хүүхд маань тэр багш дээрээ сумаар яа ч гэдэг юм те. Тийм болохоор цагаа сайн барьдаг, хичээлээ сайн заадаг хүүхдүүдтэйгээ зүгээр нэг 2 цаг хичээл зачаад гараа явахаас гадна хүүхдтэй нэг тодорхой хэмжээний нэг харилцаа үүсгэх байгаа ш. Яг нэг багш шав гэхээс илүү хэмжээнд баг зэрэг нэг найз нэмээд юм уу те. Ямар ч байсан математикийн хичээл дээр бүр ялангуяа амар ажилладаг байхгүй. Хүүхдүүд математик амар дургу болсон шалтгаанууд нь багштай бас холбоотой байдаг. Буруу одонгуудаа загнуулсаар агаад бүр улам дургу болсон. Яг тэр үед нь улам жоохон дуртай болгоод би энийг чинь чадах юм бийтэй, энэ амарх юм бийтэй гэдэг тийм сэтлийг өгчтэй хаяг чухал байгаа. Тэгэхгүй болохоор зарим багш нар маань зүгээр л заагаал ядаг бол айгу мундаг заадаг багш нар ч байгаа гэдэг. Тэгээд нөгөө хүүхдэд маань гол нь энэ чинь амарх юм байна, би сурч чадах юм байна гэдэг тийм мэдрэмжийг ч юм өгөхгүй байнгут хүүхдүүд маань дуртай болохоор эхний мэдрэмжийг өөртөө адилхан өгч чадах юм бас байдаг юм уу? Тэгэхээр нөгөө багшийн заах арга барилаас гадна хүүхдтэй харилцаж байгаа харилцааг ч юм уу аюух чухалчилж авдаг. Тэгээд дээрэс нөгөө 8 цаг хичээл орноо бэлтэлсэн байхад чинь зарим багш нар ч бас хэцүү шттэ. 8:10 хичээл төгдрөөтэй байлаа гэд уулын багш нэг 7:45-д эртэн байгаад байдаг. Тэр нөгөө ээж аавууд маань бол хүүхдээ хоцрохгүйгээд цагаа бариад түрээд ирдэг байхгүй. Тийм болохоор яг багш дээр л ер нь хамгийн их асуудал үүсдэг. Тэрний дараагаар яг офс тэ түрээс сургалтын анги танхим ном байдаг. Дараагаар маш төвчтэй сайт нэрлэж байна. Маркетингийн хувьд болохоор нөгөө Facebook дээр хамаагүй зар тавиал постлоод үүслээд авах болсон. Тэгээ яг тэгж зөндөө үтсэн олон жил гэсэн. Тэрнээс илүү үр дүнтэй санагдсан юм нь би 2 жилийн өмнө нэг хүүхдээ ээжтэй муудалцаад тэг яг нөгөө манай дээр тухайд нэг юм хөтөлбөр өгдөг гэсэн байхгүй юу? Жилийн 6 анх 500 гэж гарсан юм. 500,000 төгрөгийн төлбөр төлөөд хүүхэд нь бүтэн жил суух болтой. Тухайн үед болохоор манай 3 сарын төлбөр 500 байсан байхгүй юу? Тэнгүүд ерөнхийдөө яг 3 сарынхаа төлбөрийг төлөөд 3 сард нь одоо суучаад үтсэн 9 сард нь 7 сард 8 ч гэдэг юм уу? Үнгүү сун гэсэн хөтөлбөр байхгүй юу? Тэнгүүд тэрэнд хамрагдсан хүүхдээ ээжтэй нэлээд муудалцаад би пост хийдэг гоё нөгөө пэйж дээрээ зүгээр л 3 сарын төлбөрөөр ингээд суугаад ийм боломжийг би бүх хүүхдүүдэд л хүртэх гэсэн юм аа гэд пост хийсэн чинь тэр пост маань одоо болохоор ингээ амар хандлттай. Би баг өөр пост юуш тэрнээс тэр маа л ингээ яваад байдаг. Тэгээд нөгөө одоо зарим ирж байгаа хүүхдүүдийг хараад 4-5 жилийн өмнө 6-7 жилийн өмнө ч манад явж исэн хүүхдүүдийн дүүнер найг харж байгаа байхгүй. Тухайн үед тань дээр яваад манай хүүхд сургуультай тэнцсэн. Одоо би дүүгийн явж байгаа дүүгийн нас дээр бэлдүүлж тийм. Тиймэрхүү юмнууд маань эргүүлээд марк бол эргэх холбоотой тийм. Ер нь бол чанартай эзэмшээд ингээд сэтгэл ханамжтай байгаад байгаа чинь тэр чинь хамгийн том маркетинг болж штэ тий. Ерөнхийдөө бол ингээд бүүстлээд байхаас илүүтэйгээр хүнд бүржин гэсэн үг байна шүү дээ. Дараагийн асуулт маань бол за. Дараагийн асуулт сайн боловсролын системийн ер нь үйлчилгээ ямар шин чанартай байх ёстой гэж ер нь өөрөө боддөг вэ? За сургалтын төвийн үйлчилгээ юм тий. Боловсрол хийнгүүт дан ганц хүүхэд сурах гэдэг ч юм уу эсвэл нэг сайн багш байх гэдэг юм бас биш юм билээ. Анзаараад байсан чинь
Хүүхэд чухал, багш чухал, нөгөө хүүхдийг харж байгаа зөөж байгаа ээж аавч чухал. Тэр нэг юм гэр бүл, багш, хүүхэд гэсэн энэ гурвуулангийнх нь хичээл зүтгэл дээр оршдог юм шиг байлээ. Одоогийн үед одоо яг тэг санагдаад Аль нэг тал руу хит ингээд хэлбийчих болохгүй байна шүү дээ. Тийм ганц хүнээсээ шалтгааллахгүй. Одоо жишээ нь зарим ээж аауд сайн багштай л авалт болчихно гэдээ өөрсдөө хайчих гад байдаг ш. Тэнгүүт тэр нь өрөөсгөл болоод байдаг. Эсвэл манай хүүд амар мундаг байгаад багш нь сайн биш байгаа тань юм уу. Тэр бас өрөөсгөл эсвэл ээж аав нь гүгээл ядаг багш нь жоохон сэтгэлгүй байвал бас нэмэргүй болчих гэдэг юм. Тийм болохоор энэ гуруулаа чухал. Яг энэ дээр нэмээд жоохон боловсролын систем надад нэг жоохон алдаатай талтай эсвэл нэг юм жоохон суурьас нь өөрчлөлт юмнууд байгаад байгаа санагдаад идэв. Жишээ нь одоо багшийн мэрэгжил дээр юу гэж боддог вэ? Жишээ нь багшийн мэрэгжил дээр нөгөө анх ч гэж одоо сая сүүлийн үед юм байна. Энэ жилийн өмнө ч юм уу. Монгол улсын багшийн сургуулийг төлбөргүй болгоод ирсэн шин. Босоо оноог нь багасгаад төлбөргүй болгоод тэгэнгүүт нөгөө төлбөрөө төлж чадахгүй гэхээсээ илүү нөгөө хичээлээ нэг хийхгүй үлгэн салган ч юм явж агаад сургууль үлдэж болохгүй байгаад байдаг. Ямар ч хамаагүй улсын сургуульд орох хэрэгтэй болоод байдаг юм. Тиймэрхүү байдлаар яг 100% би ингээд багш болно гэж зориугүй хүмүүс ордог ч юм уу. Тэнгүүт нөгөө мэдээж инженер очивол математикийн багш хийхгүй шүү дээ. Тийм болохоор нөгөө багшийн сургууль төгссөн хүмүүс маань л энэ очиж багш болно яалтчгүй. Тэгээ дээрэс нь багшийн цалин маань айгуу бага. Тэр үнээр сүүнэн гэхдээ нөгөө сайхан харсан юм аа. Яалтчгүй ямар ч багш байсан бас нөгөө цалин бага байсан ч гэсэн энэ ангид төгсөгчөөд л багшлахаа болиё гэдэг хүмүүс аюух байд юм байлээ. Надад ч гэсэн яг тийм гардаг байхгүй юу? Хайда сургуулийн төвөө болморч юм шиг багшлахаа болморч юм санагдах бас шантрахгүй байна л та. Ээж аавдаа муудалсны дараа хайда жоо шантрна. Яг тэр үедээ боллогч юм уу гэдээ бодохоор нөгөө хүүхдүүдэд бодоод байхгүй юу? За энэ хүүхдүүдийг хавар нэг сургуулийн төгсөгч бол энэ хүүхдүүдэд хавар нэг тэр шалгалтанд тэнцвэрлэж гэдэг юм уу? Гэж бодоод хайд. Би ч бас хэд 12 дугаар анги төгсгсөн шүү дээ. Тэг 12 дугаар анги авчаар ер нь төгсөх анги авчаар 10-аас ч юм уу 9-өөс нь авчаар эднэрийгээ төгсгчийгээл төгсөнгүүд дахиад нэг анги авчингууд эднэрийгээ төгсгчийг яваад идэх хөө. Энэ бол ерөөсөө ингээл зогсошгүй цикл юм билэ. Зогсоохгүй бол ерөөсөө ингээ бодоол нөгөө хүүхдүүдэд бодоол ингээл үргэлжлэл байдаг. Тэр яг өөр дэшин санал нэгдэж л та. Багшийн мэрэгчлийг сонгож байгаа хүмүүсийн хувьд бол маш сэтгэлтэй байх хэрэгтэй. Нэн тэргуунд бол сэтгэлтэй. Үнийг ялангуяа гих сэтгэлтэй болох хүүхэд дуртай тий. Тэр мэрэгчлээ дуртай, хүүхдэд хайртай. Тийм хүн л багш их юм шүү дээ. Тэгэхгүй бол бид нар ч одоо нөгөө цав цагаан цаасан дээр юм зааж байгаа шүү. Бид нар өөрсдөө мэдээд байдаг. Тэгээ нөгөөдүүд маань юу ч мэдэхгүй. Тийм хүүхдүүдэд юм суулгаж байгаа болохоор нэг заагаад ойлгочихно гэж бодож чадахгүй. Ойлгохтол нь заандаа гэхтэндээ. Арга асуулт ер нь бол эцэг их сурагчдын яг хэрэгцээ хүлээлт ер нь хэрхэн өөрчлөгдөж байна одоо ингээл өмнөх жилээс 1-2 жилээс 3-4 жилээс ямар шаардлагууд ингэж өөрчлөгдөөд хэрэгцээ нь ямар түвшинд хүрээд байна гэж бодож байна. Сургалтын төвөнд ажиллаж байгаа яг цөмд нь байгаа юм. Яг одоо анх нөгөө багш болж ирсэн үеэс үетэйгээ харьцуулах бол арай илүү ялгаа гарах юм болов. 18 онд ингээд ээж аавд ирээд хүүхдийнхаа ерөөсөө өөрийнх нь чадварыг ч үгүй юм, өөрийнх нь сэтгэл санааны байдлыг ч үгүй юм уу. Одоо хүүхд нь өдөр сургууль дээр анги дээр эвгүй байдалд ороод хүүхдүүдтэй муудалцчаад гарч ирээд уйлдсан байгаа шүү дээ. Тийм хүүхдийг хөтлөөлж чихтэй л авчираад суулгачдаг байсан. Тэнгүүт нөгөө хүүхд маань ийм сэтгэл санааны хувьд юм сурахад бэлэн биш, таагүй, уулын тэрврүүлмээр аргадуулмаар ч юм уу байж байгаа шүү дээ. Эсвэл нэг сайхан амармаар үе байж болно. Тийм үед нь энэ хүүхэд сурах ёстой өнөөдөр цаг нь тэдээс тэдний хооронд заавал суулгах гэж аваад ирдэг. Байсан чинь сүүлийн үед айгүйх анзаарч байгаа юм. Манай хүүхэд 2-1 7 хоног сэтгэл санаанд ийм хүн байгаа учраас чөлөө авах. Тийм юм гарсан байлээ. Илүү ингээд сэтгэл зүйн хувьд бол ойлгодог болсон байна итгэгчүүдийн хувьд. Хүүхдүүдийн сэтгэл зүйн өрөө дээрээс нөгөө бас амар хоцрогдолтой бүр ингээд нэлийн асуудалтай сурах ингээд бас бэрхшээлтэй ч юм уу тийм хүүхдийг заавал тийм сургууль, тийм шалгалтанд 100 ахуулна гэж
тултан илгүүлэх гээд бас аягүй хүздэг байсан бол одоо бол арай тэгэх болоод хүүхдийнхаа дуртай юм сонсдог. Ер нь хүүхдээ илүү ээж аваад маань сонсдог болсон. Одоо жишээ нь ялангуяа 1-ээс 12 дугаар анги хүүхдүүдийн өмнө ээж аваад хүүхдээс ерөөсөө асуухгүйгээр шууд над руу залгаад за ингээд танаас сургалт хүүхдээ бүтгүүлээгээ шууд бүтгүүлээл хүүхдэд агуулад ирдэг байсан бол одоо надтай эхлээд нэг удаа ярьж мэдээлэл авчаад за би хүүхдээсээ асууж агаад эргээд хариу өгч гэдэг юм те. Хүүхдтэйгээ ярилцаагаад яг дуртай юмд нь суулгах юм уу болсон. Итгэгчдэд бол сэтгэл зүйн тал дээр хүүхдтэй ойлголцох тал дээр нэлээд дэвшил гарсан байна шүү дээ. Сурагчдын хувьд багш нараасаа одоо хүсэх хүсэлт ч юм уу аль эсвэл нэг тийм өөрсдийн хэрэгцээ шаардлагаа тодорхойлоод орж ирж байгаа хүүхдүүдийн сэтгэл санааны хувьд юу ямар өөрчлөлт болсон бэ? Хүүхдүүдийн хувьд ч гэсэндээ өөрийгөө илэрхийлэх чадвар нь аюул өндөр болж байгаа. Одоо урд урдныхаа жилүүдээс харьцуулаад авах юм бол өмнө нь бол ингээл орж ирээл нөгөө суух хөстэй, сурах хөстэй гэдэг байдлаар ханддаг байсан бол одоо энэ яг юунд хэрэгтэй юм ч гэдэг юм уу те? Энийг сурвал надад ийшт хэрэгтэй юу ч гэдэг юм уу? Энэ яг ийшт орж ирэхдээ дэм мөнөө ч гэдэг юм уу? Тэр нь бол илүү их нөгөө цагаа дэмий юмд өрөх дургу болсон ч байдаг юм уу те? Энэ яг орж ирэх сэдв мөнөө гэж аюу асуудаг болсон байна. Бага насны хүүхдүүдийн хувьд бол нөгөө өмнө ингээл зааж хахад ойлгож байгаа ойлгохгүйгаа хэлдэг байсан байхгүй юу? Гэсэн чинь одоо хүүхдүүд маань дагаад дууцсны дараа сая юу ч ойлгосонгүй гэдэг ч юм уу те? Сая тэрийг нь ойлголоо ч гэдэг юм уу? Эсвэл сая би бүгдийг нь ойлгочлаа одоо би өөрөө чаднаа ч гэдэг юм уу? Тийм байна. Аюу тийм мэдрэмжээ илэрхийлдэг, өөрийгөө илэрхийлдэг болсон байдаг хүүхдүүд маань. Тэгэхээр бас нөгөө зааж байгаа багтай илүү амар болж байгаа юм уу? Бидний хувьд бол ойлгосон ч ойлгоогүй ч яг нэг нүрний хөвөлтэй. Асууж чадахгүй. Тэгдэгнээ босхгүй. Ер нь асуувал загнах байх гэж үздэг байсан ш. Хүүхдүүд ер нь багшаас жоо айдаг бас хэвээрээ байлээ зарим нь. Тэнгуут яг тэр үед нь ороод ирэнгүүт нь айгүй надаас айх хэрэггүй гэдгийг ойлгуулад тий гişн бас ингээ хөрх найз шиг юм уу байгаад хүүхдүүд маань арай илүү багаар тасаад нээлттэй болдог. Тийм нэг. Тэгвэл нэлээд дэвшилт гарч байгаа юм. Дараагийн асуулт бол яг өнөөдрийн подкастын маань нэршлээ байгаа л та. Ер нь боловсролын салбарт бизнес эрхлэх ямар вэ? За энэ дээр болохоор хүүхдүүдтэй харьцах нь бол ер нь хамгийн гоё хэсэг нь. Хамгийн гоё хэсэг нь хүүхдүүдтэй харьцах нь. Хоёрдугаарт болохоор яг сүүлийн жилүүдэд хэрэгтэй ихсээд байгаа учраас ашиг орлогын хувьд бол арай гайгүй болж ирж байгаа гэж байгаа. Гуравдугаарт болохоор асуудлууд маань юмны үн амар нэмэгдэж байгаатай холбоотой гэдэг юм. Одоо офисын түрээс тогтмол нэмэгддэг тий. Тэнгүүд бид нөгөө гişхэн цайланг 4 жилийн өмнө авсан ч 4 жилийн өмнө цайлангаар цайлуулад иж болохгүй. Тодорхой хэмжээнд жил алга нэмэх шаардлагатай байдаг. Тэгээд нөгөө багш нараа доктортой ажиллуулах шаардлагатай байгаад байдаг. Одоо жишээ нь нөгөө манайх жилийн сургалтуудтай гэхээр жилийн анги авчдаг. 9 сард нэг багш авчаад 10 сард багш хэсгээд иж болохгүй. Тодорхой хэмжээнд нэг багшаад арай нэг удаан багшлуулах хэрэгтэй байгаад байдаг. Яг гоо тиймэрхүү асуудал бол тогтмол гардаг. Тэнгүүт бид нэр төлбөрөө нөгөө манай түрээс нэмэгдэж байгаа юм чинь ингээд төлбөрөө байнга бас нэмээд байдаг. Жил алга нэмэхгүй ер нь жоохон нэг үнийг ингээд барих гэж хичээдэг гэх юм уу. Одоо жишээ нь манайх 18 онд бүх сургалтанд сарын 120 мянга гэдэг байсан байхгүй. Тэгээд тэрүүгээрээ бид нар сая 23 онд дуустал баг 24 оныг талтай ортолч юм авсан шүү. Тэрүүгээрээ бүр ингээд нэлээ үзсэн. Гэхдээ яадлчгүй болох гэсэн. Тэгээ нөгөө нэг 6 жил төлбөрөө нэмээгүй сургалтын төвгээд манайх бүр ингээд бас нэвтрүүлэг төрөлөө орж ирсэн. Тэрээс бид нар за. Тэрээр ганц харсан юм нь нөгөө гадуур сургалтын төвийн төлбөрүүд чинь хамгийн одоо жилийн төлбөр байлаа гэхэд 2 сая 500, 3 сая 500, 4 сая ч юм уу байгаад байсан байхгүй. Тэгээ манайх нөгөө жилийн 500-ийн хөтөлбөр анх гаргачаад одоо л яг жилийн 900 болгосон. Тэгээд жилийн 900 болгосон чинь гадрууд яг бол 2 сая, 3 сая, 4 саятай байгаад идэг. Тэгээд 900-аараа нэлээд явж байгаад нэг өдөр харсан чинь яг зүгээр бас нэг өрсөлдөгчний судалгаа хийн штэ. Аяада. Бусад сургалтын төвүүдийн маань төлбөр ямар байна гэдээ нэг харсан чинь энэ жилийн 100 нэлээд олон сургалтын төв жилийн төлбөрөө 960, 990 батгсан. Тэгээ бас хөрхөн үнийн бууруулаад ээж аваад нэг айлч одоо зарим айлч 3 4 байгаа.
3 4 сургалтанд явбал яг нэг нь л жил 3 саяар нэг жил яваад байл л дээ шүү. Тэгээ нөгөө хүүхд чинь ганцхан математикийн сайжруулахад бүсдэл нь авчих гэсэн. Нэг дор хаяж 2 хичээлээр явна тий. Тийм болохоор бид нар нөгөө амьд үнийг бас олон жил байрцных бусад сургалтын төвөд нөлөөлөөд тэр нь бас илүү олон ээж аав хэрэг болж байгаа болов гэж харсан. Тэр нь бас гоё. Ялцчгүй бизнесийн хуулийн хувьд бол жил болгон нэмэх ёстой. Их нь бол бизнес эрхлэгчдийн хувьд бол ашиг чухал. Харин боловсрол суурьтай хүмүүсийн хувьд бол яг мэдээж бизнес эрхлэж байгаа юм чинь ашиг олох ч гэсэн түүнээсээ гадна бас нэг юм жоохон хүн чанартай байгаад байгаа байхгүй тий. Бас сургалтанд суух хүмүүсээ арга гэрийн амьдрал нийгмийн нөхцөл байдлыг тэр ингэж харах сэтгэлтэй байна гэдэг бол бас Монголын сургалтын төвүүдэд гэрэл гээтэй бас тал байна шүү тий. Хамгийн сүүлийн асуулт подкаст юм аа. Ойлгийнхаа. Ер нь цаашдаа энэ салбарт орж ирэх гэж байгаа. Сургалтын төв нээ гэж бодож байгаа. Нээх гэж чадахгүй байгаа, зориглохгүй байгаа. Заал төрөөс мөрөөс нь ер нь өөрт нь их чанга санагдаад, ер нь бүх юм боломжгүй санагдаад байгаа. Ийм залуу санагдаад ямар зөвлөгөө өгөх вэ? За ер нь ямарваа нэг юмыг эхлүүлэхэд зориг угаасаа амар чухал ч тий. Зориггүй байвал юу ч эхлүүлж чадахгүй. Тэгэхээр зориглоод ороод ирэх бол 1.8 дээр хамгийн чухал асуудал. Хоёр давхар анхаарах юм бол мэдээж дөнгөж гарааны бизнес ч юм уу дөнгөж юм хийж байгаа хүнд шууд офс аваад ч юм уу тий. Эсвэл байрны доотлол байр хөдөлтөд аваад ч юм уу хэцүү учраас бид нар хамгийн түрүүнд юугаар түрээсээр эхэлж байгаа байхгүй офс түрээслээд. Хоёрдугаар багшаа асуудал авах хэрэгтэй. Одоо жишээ нь дор хаяж одоо яг ямар чиглэлээр сургалтын төв нээж байгаа. Жишээ нь англи хэлний сургалтын төв нээж байгаа бол англи хэлнийхаа багш нарыг тэгээд яг нэг тогтвор суурьшилтай ажиллах багш нараа бүрдүүлж байдаг юм уу? Тэгээд дараагаар нь нөгөө маркетинг мэдээж маркетингээ сайн хийж чадахгүй бол дөнгөж эхэлж байгаа юм чи айгүй хэцүү шүү дээ тий. Одоо жишээ нь өмнө яваад сайжирч байсан утга гэж байхгүй болоод ирж байгаа байхгүй юу? Болохоор бид нар сайн багш нар бүрдүүлж бид нараараа маркетинг тэгээд хүүхдүүдэд гэсэн. Ерөнхийдөө тодорхой хэмжээний тооцоолол байх хэрэгтэй. Сард хэдэн хүүхэд авдгийг нар тэдэн багтыг тэдэн төгрөгөөр ажиллажуулаад ийм төрөний төрөөс хөдлөөд нөгөө үүсгэн байгуулж байгаа хүмүүс тэдэн төрөний ашиг болох юм уу тодорхой хэмжээний тооцооллыг тооцоолох боломжтой гэж. Ерөнхийдөө бол орж ирэх чад зөрөгтэй авах хэрэгтэй. Тэгээд дараагийнхаа зүйлсийг өөрсдөө тооцоолоод өөрсдөө бас толгоогоо сайн ажилуулж чадах юм бол боломж бол байгаа шүү гэсэн санааг бол хэлж байна тий. Энэ бол хувийн бизнес хэрэгтэй бол айгүй их байгаа. Хувийн бизнес эрхэлж байгаа залуучууд ер нь бүтэхгүй юм байна. Ер нь нэмэргүй юм байна гэж хараад байгаа. Тэгээд бизнес эхлэхээс өмнө бүтэхгүй юм байна гэж хараад байхад бизнес яаж эхэлж чадах вэ? Ямар ч гэсэн оролцоод ороод үзэх хэрэгтэй. Тийм ээ? Тэгээ сургалтын хувьд болохоор нөгөө үр дүн нь тодорхой хугацаанд бас бага зэрэг удаан хугацаанд гардаг учраас нөө тууштай л хийх хэрэгтэй. Тэнгүүт нэг жил ч юм уу тэгээд 2 жил ч юм тавьчих бас хэцүү. Тэгээ бас нэг анзаарсан юм нь юу байсан? Одоо ингээд нэг газар нэгэд эхэлж байгаа шүү дээ. Одоо тэр нь ямар дүүргийн тэтгэр хороонд тим офсын хэдэн давхарт юм уу? Тэндээсээ сар болгоно ч юм уу жил болгоно ч юм уу нүгэд байвал юм бэл. Яг нэг газараа гоё тогтвор шууршилтай байвал зарим ээж аавууд нөгөө энд 4 жилийн өмнө явуулсан ингээл тэндээ гүгэл очиж юм байлаа байгаа ах гэд. Тэнгүүт байхгүй ангууд айгүй хэцүү байдаг шиг санагддаг ээж аавуудад. Тэгэхээр бас яг тууштай хийж бодвол яг оновчтой нэг газар сонгоод нэг газараа тогтвортой үйл ажиллагаа явуул илүү үр дүнтэй илүү дээр байх гэж. Ямар ч гэсэн өнөөдөр урилга минь хүлээж авч бид нартаас өөрсдөө туршлагаас хуваалцсан намд маш их баярлалаа гэд сонсогчтой хандаж хэлэх өөр санаа аль эсвэл зөвлөгөө байна уу? Ерөнхийдөө сая баг инхний ярьчлаа дөө тий. Тэг яг ерөнхийдөө багш болж байгаа хүмүүст ч тэр хичээл заах байгаа сургалтын үйл ажиллагаа явуулах байгаа хүмүүст анхааруулхад бол хамгийн чухал юм бол эцэг эхчүүдтэй харьцгал гэдэг юм билээ. Ерөнхийдөө нөгөө
жишээ нь 3 дугаар ангийн хүүхд бид нэр сургалтанд хамруулчаад нөгөө хүүхдэд өөрт нь за чи анх юм байж одоо ийм үр дүн төгсөн шүү гэд тэгэхээр хүүхэд бол яг хаан заа гэж өнгөрнө л дөө. Тэгээ тэрийг ээж аавд нь харуулж нотлох айгүй чухал. Бодтой тий одоо жишээ нь яг 6 сарын өмнө шалгалт авахд ийм төвшөнтэй байсан хүүхэд сар болго ингэж зайжраад одоо 6 сарын дараа ийм боллоо гэдгийг харуулах айгүй чухал юм уу? Тийм болохоор бас анханасаа бүх юмаа гоё эцэгцтэй, дэсараатай, гоё ном дүрмээр нь тий дээрээс нь чанартай явуулчих юм бол нэг бас тийм амар асуудал болоод байхгүй гоё эрэлт хэрэгтэйтэй гоё бизнес шүү гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн минь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дугаард оролцсон аминдаа цаашдын ажилд хамгийн сайхан бүхнийг өсөөрэй. Бизнест нь амжилтыг хүсье. Монгол залуучуудын ирээдүйн залуучуудыг боловсролтын яг энэ мэдлэгээ түгээж дэлгэрүүлж байгаарай гэж хүсье. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ, сонсогчдоо дараагийн дугаараар иргэн уулзцаа.